Өнөөдрөөс ахуулаад 12 сарын 31-нд хүртэл School Community-гийн гишүүнчлийн өртөг буурч байгаа шүү. За тэгээ 12 сарын 31-ээс буцаагаад хэвийн үнэтэй болно. Анхаараарай. За. Окей. Өнөөдөр Америкийн төв банк хуралдана. Хүүгийн төвшнгөө бууруулах уу, хэвэндээ үлдээх үү шийдвэрээ гаргана. Prediction markets, одоо poly market, Kalshi гэх мэтшин юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол 90% магадлалтай хүүгийн төвшнгөө бууруулах. Цагаан ордом Дональд Трампын засгийн газар юу шаардж байгаа юм бэ гэх юм бол хүүгийн төвшнгөө 0.25-аар биш 0.5-аар бууруулах ерөнхийдөө шаардж байгаа. Хэдүүлээ харцгаая. Тэгээд нэмээд ингээ хэлэхэд яг одоо надаа ямар мэдрэмж төрж байгаа юм бэ гэх юм бол бүх хувьцааны арилжаануудаа хаагаад тий энэ жилдээ ерөнхийдөө амжилттай ойролцооныг 128-аас 130% өгөөжтэй багцаа зүгээр хаагаад тэгээд сүүлийн 21 хоног зүгээр тэр 100 хэдэн хувийн өгөөжтэй зүгээр энэ оноо дуусгамаар байна. За тэгээд ингээ алтны хаан шиг ингээ харахаар oh my god яах болов унах болов тий яагаад гэх юм бол ингээ харахаар буурах магадaltaй юм шиг харагдаж байгаа. Тэгээ нэг талаас нэг ерөөсө баттай мэдэхгүй жоохон сандарч байгаа. Та хэд бас энэ мэдэрч төрж байгаа. Би яг адилхан. Гэхдээ тэгээд авж байгаа үйлдэл нь жоохон өөр байх хэвээр. За. Гэхдээ мэдээж позициудаа зарахгүй. Тэгээ өнөөдөр жишээлбэл төв банк маань хүүгийн төвшнгөө бууруулах юм бол яах магадaltaй юм бэ гэх юм бол алт маань энэ resistance-ийг break хийгээд жоохон дэш яваад тэгээд юу болд юм бэ гэх юм бол тэ buy the rumor sell the news одоо хүмүүс LED-ний юу худалдаа авч байгаа юм бэ гэх юм бол алтыг худалдаа авч байгаа яагаад гэх юм бол хүүгийн төвшин буурах юм бол алт өөрөнгөлт хийх нь илүү өгөөжтэй гэж одоо хүмүүс боддог. Тэгээд өснийхэн дараа sell the news тэ одоо яг мэдээлэл гараад хүүгийн төвшин буурна гэх юм бол хүмүүс ашиг авч магадгүй. За. Окей. Тэгээд энэ алтны чартыг яах гэдэг юм бэ? Хэдүүлээ ерөөхдөө олон аргаар энийг ерөөхдөө харах боломжтой. За жишээлбэл эхний арга нь юу юм бэ гэх юм бол ингээд зураад гаргах. За ингээд horizontal тэгээд vertical lines юу тэгшин зураасууд биш. Ерөөхдөө би юунд дуртай юм бэ гэх юм бол тэгшин зураасуудад ер нь бол дуртай. Илүү найдвартай гэх юм уу та. За тэгээд юу харагдаж байна гэх юм бол тэ алт бол 1 2 3 удаа энэ resistance-ийг ерөөхдөө цохих гэж үзсэн, failдсан. За энэ зургаас ахуулаад юу бол магадaltaй юм бэ гэх юм бол алт одоо нэг жоохон өсөөд тэгээд retest хийгээд тэгээд дараагийн leg up руу явах магадaltaй. За энэ хоёрыг энэ зураасуудыг устгаад юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол энд тэ cup тэгээ handle. Тэгээ яг гэх юм бол энэ нэлээд bull flag-тэй төстэй харагдаж байна. Энэ бол нөгөө cup and handle. Тэгээд эндээс харах юм юу юм бэ гэх юм бол магадгүй те энэ cup ам хүртэл ингээ явна 5.6% өсөлттэй. Тэгээд алт юу их магадaltaй юм бэ гэх юм бол дараагийн leg up 440 400 4450 хүртэл явах потенциалтай харагдаж байна. Тэ. За logarithmic chart болгоод яг нэг сүртэй өөрчлөлт гарахгүй. Тэгээ энд юу харагдаж байна гэвэл тэ алт бол ер нь бол гээшээ явсаар агаад одоо яг магадaltaй юм бэ гэх юм бол нэг сүртэй мэдээлэл гарахгүй юм бол тэ ингээ яваад тэгээ энэ trend line-аараа дэшээ явах магадaltaй юм шиг харагдаж байгаа. Эсвэл failure тэгээ хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол энд resistance support line байгаа. Тэ fake out болох юм бол бүр доошо 3400 явах потенциал бол байгаа. Өмнө алт хаан support авч чадсан мэй гэмэл 3800 тэгээ бас 3900 ойролцооныг 4000 хавцаа. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол за миний таамаг юу юм бэ гэх юм бол тэгээ хэдүүлээ саяхан бас шин трейдүүд хийж байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ дэш явах магадлал. Гэхдээ баттай мэддэг байсан бол тэ би юм контент янз бүрийн юм хийхгүй зүгээр айл хэдийнэ 20-30 жилийн хугацаанд мөнгө хевлээ суух байсан. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна
би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хувиар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээд түүхийг хараад үзэх юм бол өмнө ерөөхдөө төстэй хэлбэр хаана байсан бэ гэх юм бол энд байсан тий. Энэ ерөөхдөө алт нилээн энийг дагуу явсан. Тэгээ яасан бэ гэх юм бол энэ trend line-ыг зүгээр цохоод sideways consolidation өргөжүүлээд тэгээд дараа нь өсөө явсан. Тэрний өмнө хэдүүлээ жоохон цаг хугацаагаар хойш нь алхачих. За тий. Энд бол юу байсан бэ гэх юм бол breakdown болсон fake out болоод тэгээ weekly chart ингээ хэдүүлээ аваад үзэх юм бол яг энэ байна 2020-21 оны хооронд тий юу болсон бэ гэх юм бол нэлээд төстэй харагдаж байгаа зү тий ер нь бол нэлээд хүчтэй breakout. За тэгээ consolidation correction тэгээ sideways consolidation. За тэгээд breakout болох гээд fake out болсон. Тэ? Fake out болсон. За тэгээд энийг ийшээ яах юм бол тэ? Яг магадaltaй юм бэ гэх юм бол fake out болоод тэ? Унаад sideways consolidation тэгээд дараагийн leg up бол магадaltaй. За би хөвдөө юу бодож байгаа юм бэ гэх юм бол алт уул нэг амар 3100 3500 хэдэн зуул crash хийх магадлал нь бол бага. Яг гэх юм бол төв банкуд ерөөхдөө худалдаа авч байгаа European chaos та бүгдээр мэдж байгаа. Тийм учраас урт хугацаанд биднэрт надад юу ашигтай юм бэ гэх юм бол би сар болгон багцлуугаар нэмээд хийж байгаа болохоор алтны чарт илүү структуртэй тий дахиад correction ороод тэгээд магадгүй оны 3 юм уу 4 сар хүртэл тий correction ороод эндээ арай нэг томоохон bull flag хийгээд тэгээ ирэх 3-4 сарын хугацаанд багцлуугаа мөнгө нэмж хийгээд тий хуваарлтын дагуу тэгээд тухайн үед дараагийн leg up илүү их инерцтэй, илүү их энергитэй, илүү их структуртэй явах бол надад ашигтай. Гэхдээ богино хугацааны шунал эсвэл маргааш нөгөө төр энэ жилдээ хийх химээр ашгаа хийчмээр байна. Дансны хуулга харахаар ногоон өнгө хармаар байна. Богино хугацаанд тий бүгдээрээ ерөөхдөө жоохон шуналтаж байгаа. Гэхдээ миний урт хугацааны юм бол тий нэг жоохон sideways consolidation яваад нэг fake out болоод тэгээд өргөжлөлөө явчих юм бол надад бол урт хугацаанд хамгийн ашигтай. Тэгээ одоо жишээлбэл тий 10 сая доллартай сууж исэн бол тий ер нь бол хамаагүй тий одоо ингээ өсөө явчих юм бол гайгүй. Яг гэх юм бол дараагийн томоохон bull market олноо. Тэрийг тууштай хөрөнгөлт хийнэ гэдэг чинь жоохон хэцүү тий. Энэ бол эх жилийн 3-4 сараас хэдүүлээ дараагийн галт тэргээ олох цаг нь ирэх баха. Тий. Тэгээ ингээ пуужинда явчих юм бол эсвэл нэлээд хурц өсөө явчих юм бол. Окей. Мөнгийг харах юм бол өмнө ер нь бол дандаа алт төрүүлээ явдаг байсан. Тэгээ мөнгө дээр юу болсон бэ гэх юм бол cup handle тэгээ миний ерөөдөө mini cup and handle. Тэгээд эндээ бас дахиад нэг жижигхэн bull flag хийгээд тэгээд нэлээд хүчтэй дээш явсан. Target нь юу юм бэ гэвэл өмнөх видеон дээр хэлжсэн нэг 67 68 л явах магадaltaй. Энийг бас дахиад нэг зураад өгчихэд тэгээд тэрийг хэдүүлээ тий. Full retraction тий. Full extension 66 67 хавцаа хүртэл явах потенциал бол байгаа. Окей. Хэдүүлээ бас нөө хавцаа хөрөнгийн зах зээлийг харцгаая. Өчтөр ерөөхдөө жоохон sideways жоохон тий no news болсон. Гэхдээ өмнөх head and shoulders formation-уудаа ерөөхдөө цогчлоо. Nvidia компани хэдтийн зах зээл рүү чипуудаа экспортлох зөвшөөрлөө авсан. Гэхдээ хэдтүүд баг зэрэг маяглаж байгаа тий юу гэж хэлсэн бэ гэх юм бол импортыг хязгаарлана. Бүгдийг нь одоо ингээ чөлөөт оруулахгүй гэх мэт юмуд хэлж ирсэн. За ингээ channel харах юм бол Santa Rally болох юм бол хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол 600 60-аар хүртэл QQQ явах магадaltaй. За Dow Jones харцгаая олон улсын том мөнгө. Окей. Dow Jones та харж байгаа юм бол ер нь бол head and shoulders formation-ыг устгацсан. Тэ дээшээ явж байгаа 50-day moving average-ийн дээгүүр
Ер нь бол Santa Rally болох магадлал маш өндөртэй. За Dow Jones Transportation Index хэдүүлээ бас нэг харцгаая. Окей. Тийм. Dow Jones Transportation Index бол нэлээд хүчтэй явсан. Тэгээ та харж байгаа бол нөгөө компаниудын тээврийн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө зах зээл буцаагаад баг зэрэг сэргэж байгаа. Тэгээ та харж байгаа бол өмнөх энэ resistance-ийг ер нь бол цогч чадсан. Өмнөх хай нь бол хаана байсан бэ гэх юм бол энэ 17800 дээр одоо 17000 дээр явж байгаа. За тэгээ энэ урт хугацаанд харах юм бол энд нэлээд томоохон sideways consolidation move яваад тэгээ аюу цэвэрхэн хап цохоод retest хийгээд тэгээ та харж байгаа бол энд нэг retest хийгээд тэгээ үргэлжлүүлээд дэше явж байгаа. За тэгээд RSI жоохон өндөр байна. Одоо ерөөхдөө жоохон retraction хийгээд явах магадaltaй. За өөр нэг зах зээл айгу хурдан өсөж байгаа. Өмнө бас хэлж ирсэн энэ IWM Russell 2000 компаниуд ер нь бол тэгээ айгу хүчтэй recover хийж байгаа. Өнгөрсөн 4 арилжааны өдөр жоохон завсарлага авсан. Гэхдээ энэ нь бол ингээ харахаараа өшөө дэш явмаар байгаа. Энэгээр ер нь бол нэлээд олон хүмүүсийг сэгсрээд хөөгө гаргацсан. Тэгээ одоо энд ер нь бол хүмүүс юуны араас явж байна гэх юм бол жижиг зах зээлийн бага үнэлгээтэй өндөр өсөлтийн потенциалтай компаниудын араас ерөнхийдөө нэлээд явж байгаа. За тэгээ хэдүүлээ алтны уурхайн компани индекс GDX тэг ингээ харахаар яг цэвэр бол биш энийг logarithmic байх хэрэггүй. За энд юу харагдж байна гэх юм бол энд нэг cup handle breakout болж байна. Одоо энд нэг bull flag байгаа юм байна. Энд нэг bull flag, энд нэг дахиад нэг bull flag тэгээд ер нь бол алт ингээ дээш өсчих юм бол GDX өргөжлүүлээд дэше явах ерөөхдөө магадaltaй юм шиг харагдаж байна. За SILJ энэ юу юм бэ гэх юм бол мөнгөний олборлолт хийдэг компаниуд окей бүр дээр энийг бас нэг харж байсан байна. Хэдүүлээ хаана энийг зурсан бэ гэх юм бол нэлийн урт хугацааны 24 оны ёроол 24 оны оргилцэг тэгээд бүрэн retraction хүртэл ингээ яваад тэгээд хэдүүлээ юу харж байгаа юм бэ гэх юм бол 1.6 дээр ер нь бол 2 удаа support аваад тэрнээс хойш эрчтэй ер нь бол дэше явж байгаа. Тэгээд мөнгөний ханш ерөөдөө дэше өсөж байгаа. Тэгээд одоо энд юу харагдах гинэ гэх юм бол нэг cup and handle бас энд болоод ах шиг байна. Тэгээд энэ бол өшөө дэше явах магадлал байгаа. Мөнгөний ханш үргэлжлүүлээ өсөх юм бол тийм одоо silver мөнгөний үн ханш хэдүүлээ тийм саяхан харсан 66 хүртэл. Тэгээд бүр өшөө дэше явах магадлал бол бас байгаа. Энийг бас нэлээд олон сараар нь харах юм бол энэ бол гигант асар том аяг байна. Handle байна. Тэгээд cup and handle яах магадaltaй яах потенциалтай юм бэ гэх юм бол энийг бас зөндөө ярьж ийсэн. Ерөнхийдөө аягны юунаас хоёр дахин явах боломжтой. Тэгээд максимум потенциал. Энэ магадгүй ирэх 1-2 жилийн хугацаанд хүрэх магадaltaй дэндүү хурдан яваад хамаг амьсгаагаа алдчихгүй бол мөнгөний одоо зүгээр техник талаас шүү заяа заавалч ийшээ явна гэсэн юм ерөөсөө байхгүй. Хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 95 хүртэл явах магадaltaй. За технологийн салбар харах юм бол энэ State Street-ийн Tech ETF гэсэн үг шүү заяа. XLK тэгээд энийг харахаар ер нь бол өнгөрсөн хэдэн 7 хоног одоо энэ 11 сарын 21-ээс ер нь бол энэ хувьцааны хөрөнгийн Америкийн хөрөнгийн зах зээл юу чирээд явсан бэ гэх юм бол энэ технологийн салбар Magnificent 7 дээр бас яг адилхан баг дүр зураг харагдаж байгаа таад нь харж байгаа юм бол бас яг адилхан ер нь бол healthy app болсон байгаа. Окей. За Bitcoin хараад үзэх юм бол зурнуудаа хэдүүлээ устгах. Ер нь ugly царамуудаа харагдаж байгаа. Юутай төстэй харагдаж байгаа юм бэ гэвэл магадгүй энэтэй адилхан юун дээр ирцэн байх магадaltaй. Тэгэхээр дахиад нэг lag down болох потенциал байгаа. Гэхдээ та энийг санаарай. Энэ 25 оных шүү. Тэгэхээр
дахиад энэ хүртэл ингээд доош унах юм бол бүр ингээд хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол 60 50 хэдэн мянга руу явах магадaltaй шүү. Миний харж байгаагаар бол энэ баг нэг bear flag потенциал бол байгаа шүү. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ биткойны шортер юм нэмэхгүй хэдүүлээ тий long хийхгүй шорто нэмэхгүй зүгээр одоо явж байгаа юмнуудаа явуулна хэвэндээ байлгана их араас нэг сүртэй шуналтахгүй шүү. За тэгээд сүүлийн үед бас Tesla дээр олон гоё мэдээлүүд гарч байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол энэ роботаксинууд Австрал, Хонконг, Макао, Токио за тэгээ Остин хотод бас ерөөхдөө олон нийтэд гарч эхлэж байгаа. Тэгэхээр роботакси туршилтын хизээ ихсэн бол 6 сард байсан уу тий энэ зунаас хойш эхэлсэн. Тэгээд роботакси болгон дотор нэг аюулгүй байдлыг хангасан нэг туслах жолоочтой байсан. Тэгээ удахгүй тэр туслах жолооч нар Остин хотод бас алга болох гэж байгаа. Тэгээ хэдэн Европ орн дотор бас Tesla юу гэж байгаа юм бэ гэх юм бол тэ роботаксинуудаа нэвтрүүлж байгаа. Тэгээд ингээ харахаар энэ sideways consolidation үе дуусаад тэгээ хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол тэ Tesla-гийн потенциал юу юм бэ гэх юм бол энэ sideways consolidation ингээ аваад үзээд энийг хоёр дахин ингээд яачих юм бол тэ ер нь бол нэг $542 руу явах потенциал бол Tesla дээр байгаа шүү. Тэгэхээр дараагийн тайл нь ойролцоо нэг 50 хоногийн дараа гарна. Tesla-гийн борлуулалтын тоонууд нь ерөөхдөө ер нь дайггүй гарч байгаа. Хамгийн гол нийтдийн зах зээл дээр байр суурь маш амжилттай хагаал явж байгаа. Окей. VIX хэдүүлээ ойрт хараагүй. Basic pattern ер нь бол дуусаад сая энэ uptrend сая жоохон цогцоод ер нь бол зах зээл эрсдэл паник бол нам гүн байгаа. Тэгээ put call option ratio хэдүүлээ харах юм бол SPY дээр хэдүүлээ харцгаая. Ер нь бол нэлээд доогор орцсон байгаа. Тэгээ put call option сая өчигдөр уржигдөр 0.7 дээр хүрсэн. Одоо нэг дээр явж байгаа хүмүүс нэлээд bullish байна. Тэ? Нэлээд bullish байгаа. Тэгээд Santa Rally харж байгаа одоо зах зээлийн хүүгийн төвшөнд буурчих юм бол дахиад нэг энэ төвшөндөө ингээд бариад явчих юм бол ер нь бол энэ S&P 500 QQQ гих мэдчлэн дахиад нэг leg up болох магадaltaй. Гэхдээ ер нь бол priced in тэ энэ хүүгийн төвшин буурах нь хүмүүс ер нь бол аль хэдийн үнэлгээ гих мэт юм руу шингээсэн байгаа. Ямар нэг surprise гарахгүй бол нэг сүртэй том хөдөлгөөн гарахгүй жишээлбэл S&P 500 ингээд дэшээ pop хийх юм бол хүмүүс яадаг юм бэ гэх юм бол ашиг авчдаг байхгүй юу? Тэ selling into strength одоо шинээр шуналтаа худалдаж авъя шийдвэр гаргасан хүмүүс лөө яадаг юм бэ гэх юм бол ингээд зарчлаг тэр ерөнхийдөө хаана харагдсан бэ гэх юм бол Nvidia дээр энийг бас хэдүүлээ 10 минутын чартаар хэдүүлээ харцгаая. Энийг бас өмнө өчигдөр ярьсан. Юу болдгийм бэ гэх юм бол таад нь харж байна. Тэ энэ хаваар нэг хүн хүчтэй худалдаж авсан. Тэ энэ бол асар их мөнгө. Тэ 10 минутын дотор candle-ыг ингээд дэшээ явуулна гэдэг чинь цаанаа олон сая доллар байгаа. За тэгээ юу болсон бэ гэх юм бол шууд хүмүүс нь зарцсан. За дараагийн худалдаа авалт нь болсон. Дахиад зарцсан. Тэгээ энд дахиад нэг хүн худалдаж аваад дахиад зарцсан. Дахиад нэг хүн их хэмжээгээр худалдаж аваад ер нь яаж байгаа юм бэ гэх юм бол энэ date төвшөндөө хүмүүс ер нь бол selling into strength болж байгаа. Тэгээд энэ Nvidia харахаар саяхан энэ downtrend-аас гарч чадсан. Тэгээ одоо нэг жижигхэн uptrend дотор ингээ явж байгаа. Тэгээ энэ хизэнээс эхэлсэн бэ гэх юм бол ойролцоо тий 11 сарын 25-наас энэ жижигхэн uptrend дотор явж байгаа. Тэгээ хүн болгон ерөөхдөө сандарсан байдалтай байгаа. Энэ Google-ийн чипүүд яах вэ? AMD яах вэ? OpenAI ер нь санхүү мөнгөний асуудалд орсон байгаа гих мэтчлэн. За тэгээд тэ хэдүүлээ ханшуудаа харна. Өнөөдөр Австралийн хөрөнгийн бирж хаалттай байсан. Гэхдээ портфолио багц апдейт өнөөдөр оруулсан байгаа шүү. Та арилжаануудаа хийгээрэй. Тэгээд хүүгийн төвшин бураасаа Европчууд тэнэглэлээ үргэлжлүүлээсэй. Тэгээд алтны ханш дахиад нэг lag up. Тэр энэ жилийн эцэстээ хэдүүлээ маш хүчтэй ногооноор дуусах юмсан. Баяртай. Тэгээд дахиад хэлье. Энэ оны эцэс хүртэл таад хямд $39-ийн үн ханшийг
төгжөөд авч болно. 49-оор орсон хүмүүс яг боломжтой юм бэ гэх юм бол энэ 12 сарын 30 30-нд тий гишүүнчлээд цуцлаад $39 дахиад ирсэж болно шүү. За тэгэх юм бол та бас нөгөө хэмд үнийг тий урт хугацаанд төгжөө авч болно. За бай. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.